Чин ард хоцорсон ядарч яваа шин сэрэг би хайр минь чивэ хүлээгэр намайг Сэрэт Лайк HD телевиз хурандаа гамбал захирагчтай цэргийн гавьяаны одонд хилийн техник 151 дугаар анги хамтран Монгол Улсад зэвсэг төчин байгуулагдсны 98 жилийн Монгол цэргийн өдөрт зориулан бэлтгэсэн мөнхийн үргэлжлэл нэвтрүүлгийг хүргэж байна. Сэтгүүлч миний бие дугаар ангид албааж байгаа цэргүүдтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж цэргийн амьдралын хүнд хэцүү, гоё сайхан бүхнийг үзэгчдэд үнэн боддоор үзүүлэхийг зорилоо. Цэргийн ангид шинэ өглөө эхэллээ. Игэл ардын дуг нойрондоо дугжирч байх цагаар эр цэргүүд маань өглөө нарнаас урьдлан босож өглөөний дасгал хөдөлгөөнөө хийж байна. Эх орон төгшүүр зарлахад эр цэргүүд хамгийн түрүүнд бэлэн байх учиртай. Тиймээс өдөр бүр бие болон сэтгэлийн бэлтгэлтэй байх нь эрчүүд бидний үүрэг юм. Хэдий биднийг охид бүсгүүчүүд харахгүй байгаа ч гэсэн ариун цэврийг хамгийн дээдээр сахих хэрэгтэй шүү. Баруун тийш. За өглөөний хоолд орох гэж байна. Өглөөний цай. За тэгээд маа цэргүүд ер нь яг нэг зэрэг маш хурдтай хөдөлдөг юм байна. Ер нь босоод гараа хэд бол би л хийсэн ганцаар ард нацарч одоо хувцас өмсгөөс авахлаа. Тэгээд нүр гараас явах төртлийг ганцаар ард нь үлдчихэд энэ ялч болол энд бол цэргүүд бол яг зэрэг байж сурсан байдгийн байна. Энэ болгоныг бас суралцаал явж байна да. Зөвхөн цайгаа очлаа. Амт хоолны хөдөлгөөнд амтны бол маш гоё юм байна. Хагил гэртээ идэх сайхан хоол. Амтны хөдөл маш гоё шилэн тэгээ бүр бид нэг төлөвчөөс очиж надаас ярьж байгаа. Хамхээс гоожод бүр хоол бол маш гоё байна. Тэгээд сая би хэлсэн шүү дээ бүх юмнаас хоцроод байна гэж. За энэ хоолн дээрээ хоцорсон ингээ барыг төрүүлээ дуусчлаа. Зэрэгж. Баруун тийш. Зүүн рүү чагсаалын дугаараас гад. Марш. Замчис өглөө би бол одоо ингээд сэрээд командаар сэрээ. Ер нь бол яг сансны тохиол гайгүй боломжийн юм байна. Ер нь бол хүмүүс хүнд хэцүү гэж ярьдаг штеп. Мэдгүй миний хувьд их боломжийн санагдаж байгаа. Их хүн болж төрснөө тийм ээ. Цэргийн албад бол их хүн болгонд бол байх хэрэгтэй болов. Гэхдээ би нөгөө дөнгөж ирж байгаа ирсэн учраас одоо юу хийх одоо жоохон мэдээлэл багтаа байгаа учраас одоо хамт одоо албааж байгаа цэргүүдээс л одоо зөвлөгөө аваад хараад дөөрийгэл яваад байна. Тэгээ явж исэн бүглөө босоод би ингээд ороо хураасан өөрөө ойлгоцсоор тэгээ хажуудлынхаа хүмүүсийг бас харж байгаа л юмцныг ороо хураалаа. Явж зөв хураасан уу хураасан асуух тийм ээ. Дүгнэлээ. Ороо хураахтай хойш хуган ба. Сая би нуух гэдэг очир насгүй яг ийм гоё болохгүйсэн. Ийм нууцтай байсан байна. За ингээл чим билээ дээ.
Нэгдүгээр гинэ. Байран даалгаад. Марш. Яахад. Марш. Юудэс сон. За тэгэхээр би бол одоо их дөнгөж одоо орж сурах гэж нэлээд юм болж байна. Хоцорчгүйгээл хувцас өмсгөөс ахуулаад энэ өнөөдөөс хэр удаж ирэн жигдэж байна. Тэгээд анх нэг сургалтын төвгээд 35 хоног сургалт бүх юм сургадаг. Шууд энд ирдэг юм уу тийм үү? Шууд энэ чинь тэгээд ингээд сургалтын төвгээд 35 хоног сургадаг байхгүй бид нарыг. Тэгээд сураад байж хат бол эхний нэг 6-7 хоног бол бас чанга хэцүү. Эхний өдөр ингээд дуудаж муудах юу илээ. Бас жоохон самгаартан. Тэгээд сүүл рүүгээ дасаад тэгэл зэрэг болчдөг юм да. Тэс өдрөнд гал нөөр мөр хулцаалаа тэгж өрөөгөл тэглэж та хэд бас тэгж ийсэн үү? Тийм эхний нэг 7 хоногоос бол тасах гэж бас хэцүү байсан. Тэгээд нэг 7-оос цааш бол тэгээд бүгд жигтрээл. Гэтэ чи өдөр унтах уу? Өдөр бага амралтай цагийн өрөөнд байгаа. Ер нь цэрэг ингээд би анх хэрэг гайхчихсан. Цэрэг одоо сургууль юм уу бүх юм цагийн өрөөнд байгаа хичээл орно. Тэгээд завсралгаа тэгээд би их гайхажсэн. Өдөр амраан цэцэрлэг шиг яг. Тэгээд амар гайхдаг байсан. Би бас гайхлаа тань цэргүүд тамхитдаг нь бол чөлөөтэй юм шүү дээ тийм ээ. Тэр нэг хүний ирэх бол ирэх тийм үү. Заавал нэг тийм хүмүүсийн нэг төсөөлдөг шиг бол байдаг юм байна л та. Гэтэ би бас ингээл орж ирэл шууд ингээл өглөө босоод өглөө ихт бослоо шууд гадаа гараад гүү дасгал хөдлөө хэлгээд бас амар гинт айгу ядарч байна л да. Одоо ч гэсэн ингээл би жоох өндүрлээч жоох шиг тийм ээ. Гэтэ ингээд хамгийн гол нэг хичнээн ядарсан ч гэсэн ингээд та нарын дунд байгаа болохоор оглуулаа болохоор бас энэ их төхөн болд юм шиг юм. Тэ нөгөө олонний хүч оломгоодалаад дим димдээ дээсвэрчээ. Тэг ингээ олуулаа байнгут ядарсан ч гэсэн бусдыгаа хараад би ингэж болохгүй шүү. Миний ээж аав эцэг их наав харж байгаа. Би одоо айлын ялах хөвгт биш. Эрд зэрэг том ир хүн болсон ингээд. Тэгж өөрийгөө зоригжуулж явах хэрэгтэй л дээ. За өнөөдөр бас эрд цэргийн баярын өдөр бас удаа тохиолж байна тийм үү. Тэгэхээр цэргийн баяраар юу юм гэж бодож байна? Цэргийн баяр. Өмнө нь бол одоо тэгдэж штэ тий. Мартин нар эмгтээчүүд нь баярлал. Цэргийн баяр гэж тэгэнгүүч та нар цэгт яваа гэж тэгдэж штэ. Одоо бол бардам биз дээ. Одоо бол тэгэл нүүр болтой. Одоо бол бэлэг аав яа. Тий. Бэлэг цэрэгтэй шүү. Дараа жил бол бүр дав гарна штэ. Одоо бол утгаараа бэлэг аав шүү. Тий. Цэрэгт явсан шүү. Явцаа. Итгэхгүй мэ хараа тий. За одоо цэрэгт одоо хамгийн гол нь бас тийм ээ дэрцмэ хилэн гэдэг бол техник цэрэг зэвсэгдлийн хувьд бол бас содон шүү дээ тийм ээ тэрүүгээр ялгардаг бас цэргийн ангиудаас ч юм уу тэрүүгээр илүү гоё юм болоо тэгэхээр иргэндээ хөт тийм ээ Монгол буудаж үзтер анхны өдөр ямар вэ Гоё бил. Ах бууд жахад ингээл амар тийм юу буулаар тийм амар дуутай тийм тэр чихвэс шуугаал та мандрал. Юу Контр дээр Агийн дээгүүр доогуур АК бараг гүйжсэн болохоос амбил дээр ерөөсөө бууж үзээгүй. Тэгэл цэрэг дээрэл дадлаг сургуулт ийгээл тэгэл яг ингээд буудахад бол амар тийм догдлогч юм айц ч юм уу тийм юм төрдөг. Юунууд л түүсэн гоё байдаг шүү дээ. Тэгэл буудахад ингээд хоёр чих дөнгөнө хүний яриа сонсохдохгүй яг ингээд хошин шог дээр хошин шог дээр гардаг шнэ өөдөөс нь ингээд хараад ам нь хөдлөө. Хэсэг бол ер нь яг тиймэрдүү байдаг. Нэг ингээд хажууд буудан гот. Одоо бол ер нь бүр эзэмшсэн. Тэгээ одоо бол ер нь эзэмшсэн. Ер нь яг байгаа он гэдэг бол гоё. байгаа онохоор бол гой сонсогддог юм байл. За Буудаад онохгүй бол ингээ шүх гэл өнгөр. тэгэл Ононгот пён гэдэг. тэр л гоё юм байна. Гой санагдал. Тэгэл бөөндөө ингээл 10-10-аараа гүйжчихлээ ингээл байлдаанаас сумаар бодож байгаа хэрэг. Яг ингээл Яг бол тавгал тэрэнгот сандраад дараагийнхаас уу яаж авах вэ? Бас сандард юм байлээ яг анхных дээр. ер нь бол 6 сар тийм ээ 6 сар бид талтаа авч би хөөхөө бас ортгоцсон бичлээ шүү дээ энэ хавцанд бас яг цэрэгт ирээд тийм ээ сайхан дорсомж бас зөндөө олон байгаа болоо тийм ээ биднээс бас нэг хаваалцал. Ерөн сайхан дурсамж гэвэл маш олон найзуудтай л болж энэ ихэнх зүрхний ханд гэдэг шиг өөрийн 5 жингээс үчийн бүрээ хүртэл далуу зүйлийг аштамтай байдаг. Тэгээ яг л нэг гэр бүл нэг өөр хүүхдтэй
Ер нь эх орон гэдэг чинь бидний эцэг. Бид нар яг эх орны үр хүүхдүүд нэг эцэгтэй нэг ээжтэй. Энэ л хамгийн гоё. Зэрэг гэдгийг хүнийг бас ирэх хүн болгож өгдөг гэдэг чинь тийм ээ. Бас нэг одоо энд ирэхээс өмнөх өөрийгөө тийм ээ одоо байгаа өөртөө харьцуулбал Энд ирэхээс өмнө ч тэгэл мэдэндээ шөнө 3 гэж унтаал өдөр 1 гэж сэрэл наран донд тэр дөнөө харцсан юм босч ирэл тэгэл нэг болсон босоогүй юм идчихэл тэгэл одоо цэрэгт явсан хүмүүс бас зарим нэг үлддэг мэсдэг гэж бодоод байдаг юм шиг. Тэгтэл энд бол өдрийн 4 болоод чинь. Ард байхдаа бол тэгэл сургууль сураал сургууль дээр очиж 2 бишгэлдэг гэсэн шин. Тий. Өөрөө мэдэж үзээгүй. Тий. Орой очиж нэг бүр шүн 10 цагийн үед болсон болоогүй нэг юм идчихээд өглөө босоод тэгээд явдаг гэсэн. Тэгэл анх одоо чагсаалын талбай дээр анги нэгдэх одоо энэ параданд алхах бөмбөрийн чимээ тэрийг гой нүргэлсэн дуу бөөнөрө хөл нийлүүлж алхах тэр мөч яалч үс сэтгэл хөөрдөг шар ус босно гэж ярьдаг шүү дээ. Шар ус босоод би одоо ингээл эрт зэрэг эр хүн болчдөг юм байна. Тэ яалчгүй их юм ухаардаг одоо энэ амьдралын их сургууль гэж ярьдаг энэ цэргийн энэ албаыг чинь их сургууль 10 жил бол яг хуу онолцоо энэ бол амьдралын их сургууль хүн бол эр хүн эцэг хүн болоход бэлдээд гарнаа л гэсэн. Байдлын дараах үйл үлээ. За нэгдүгээр үүрэг бүлгийн ухамсарсан Монгол Улсын хууль тогтоомж цэргийн тангараас ахих цэргийн тангаа дээдлэн сахиж эх орон ард түмэн төр засгийнхаа өмнө хүлээсэн үүргээ амби үйл хайр зөвхөх үүрэгтэй. Цэргийн эрдэм гэдэг зөвхөн булчин шөрмөс буу зэвсгэр зогсохгүй хүүгээр бэрсий гидэх нарийн арга ухааныг эзэмшүүлдэг эрдэм мэдлэгийн их уурх авилаа. Мэдээж байлдагчныг бүрийн зэвсэглэл болсон автомат бог эзэмших дадлагын хичээл орноо. За наилчтэн цэргүүд маань өдөрт одоо ингээд сая өдрийн цайны дараа тэгээд ер нь амралтын цаг, чөлөө цаг тэгээд ээлжтэн цэргүүд маань ингээд цэвэрлэгээ үйлчлэгийн ажиллаа хийдэг юм байна. Жишээлбэл одоо ингээд хог ахнаас шүүртээд дараа нь сайхан шалаа угаад цэвэрлэн ер нь одоо өөртөө аж төрж амьдарч байгаа энэ сайхан байраа тийм ээ. Өөртөө мэдээж сайхан цэвэрлэж арчилнаа. Яа нэг болсон гэ миний хариуцлал хэсэг тэр талаас нь хавсаа шуурдсан одоо ингээд дуусч байна. Одоо үргэлжлүүлээд бас тоошаалаа уугаа зарчиж цэвэрлэнэ. За мэдээж зөвхөн зэрэг гэлтгүй тийм хүн болголоо амьдарч чааж төрж байгаа газар орон байраа цэвэрлэв байх. Тэгээ зэргүүдийн хувьд бол одоо шалаа одоо ингээд салууныхаа доторхыг бол одоо ингээд цэмбитэн гэж байна. Одоо яадаг юм бэ? Гэр хайцсан шиг. За яах вэ? За одоо ингээд ойлоо ичээс авахлаа өнгө орох гэдэг сайн. Цэгдэл. Дөгөр хураа алчуур ингээд зүлгээд хөө. Өнгө орох тий. Манай бол амралтгүй л яваад би ч одоо донд хэд амарчаа. За ер нь хөдөлгөөн гэдэг үстэй яг илт мэдэж байна. Хаагас өглөөс өнөөс гар бүр одоо өндөр өргөд байна. За яг одоо
Цэргүүдийн манаас амралт чөлөө цаг үргэлжилж байна. Цэргүүд маань ингээд чөлөө цагаараа бас шатар тоглох тийм ээ. Ер нь бол цагийг бол нэлээд өр бүтээлтэй өнгөрүүлдэг юм байна. Шатар тоглож болж байгаа. За энэ талаа бас фитнесийн өрөө бас байсан. Тэнд ороод дасгал хөдөлгөөн бас тийг хийж болж байна. Ер нь бол гоё юм байна. Энд бас би жоо хажигдчих чинь. Би одоо ингээд 1996 оноос тэгээ одоо хүртэл ингээд тасралтгүй одоо ингээд ажиллаж байна. Тэгээд одоо ямар ч байсан хийсэн ажилд алдаа дутагдaltaгүй тэгээ энэ хэдэн сайхан зэргүүдийнхаа хоолыг нормын дагуу ам чанартай тэгж хийж гүйцэтгэж байгаа. Тэгээ одоо яг энэ зэргийн баяр болж байгаа энэ ирчүүдтэй зэрэг албаар бүх офицер ахлагч нартаа энэ цэргийн баярыг жаахан баярлаад тэгээд бүгдэнд нэрүүлэг ажил сайн сайхныг хүсье да. За үзэгчдээ цэргийн нэг өдөр үргэлжилсээр байна. За тэгэхээр яг одоо цэргүүдийн маань чөлөө цаг гэж байна. Тэгээд FCC-ийн дамжлалтын танхимдаа орж ирээд барилцаасан байна. За ер нь яг одоо миний хувьд тийм ээ яг энэ үеийн залуусынхаа дунд ороод ингээд цэрэг болоод үзэж байгаа өнөөдрийн стил бол үнэхээр хангалан маш дүүрэн байна. Яагаад энэ залуучууд маань энэ албанаас зүгтаагаад байгааг бол үнэхээр ойлгохгүй байна. Та бүхнийг бас тийм ээ үзэн суугаа хэрвээ залуус манаас зэрэгт яваагүй залуус маань үзэн суугаа бол тийм ээ нэг өдөр тийм ээ гээд нацыг ирээд үзээч энэ цэргийн албадыг та бүхэн маань нэг ирээд үзээсэй тийм ээ ямар хичнээн сайхан болохыг та бүхэн маань биеэрээ мэдрээсэй. За тэгээд бидний нэвтрүүлгээр дамжуулаад бас багч болов бас төсөөллийг энэ мэдрэмжийг бас та бүхэн маань дамжуулж авч бас хүлээн авч үзээрэй. Тэгээд ингээд бас аав ээжийн хэрэг бяцхан өрсүүд маань энд эр цэрэг эр хүн болж байна гэд гэр бүлийнхэндээ аргирийнхандаа нийт үзэгчд мөн олондоо бас ингээд цэргийн амд нөхөд маань бас мэдчилгээ дэвшүүлж байна. За телевизээс суугаа аав ээж болон ах トゥ танайд хүн бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хайртай аав ээж болон найз хүндээ сая Мартин юм өрөнд үргэж чадаагүй. Тэгээд нөхөд мэнд өргөчээ. Та нар минь өдөрөө сая баяраа сайхан дэлгэцсэн үү? Тэгээд хүн эр зэргийн албаа сайн ааж байгаа. Тэгээд одохгүй хаалгадаа та нар дээр гүйдэж чадлаа. Зүсэж байгаа аав ээжтэй хайртай шүү. Тэгээд бас эхнэр хүүхдтэй бол илүү хайртай шүү. Тэгээд бас эмөөтэй хайртай. Бүгдэнд нь хайртай. Тэгээд сайн бие болж байгаа. Бити сэтгэлээр унж өөртөө бити зовоорой. Хүн сайн цэрэг албагаад очно. Телевиз үзэн суугаа ээж аав болон эхнэр хүүхэд
хамаад сутанда энэ өдрийн мэндийг хүргье. Хүн цэргийн албаа сайн явж байгаа. Хайлтуу хүн нэмэн чимээг эхнэр дуламсар үндэ хайртай шүү. Удахгүй ил цэргийн албаа хаагаад яваад очихноо. Цэргийн мөрөг тохиолдлын хайр давтаа болон дүүнэртэй хүн цэргийн мөрөг мэд төвлөж байна. Хүн цэргийн албаа сайн хааж байгаа. Дэлгэмдүүлээд намайг үзэн суугаа гэр бүл таньдаг ойр дотны хүмүүс бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүн ил цэргийн албаа сайн хаагаад удахгүй яваад очно. Тэгэд бас одоо хуцаа цэргийн албанд татагдах үеийн нөхөдтэй хандаж хэлэхэд энэ төрөнд их орон игнэх дутаахан илгэн садан аав ээж эцэг их байдаг юм шүү. Их орны минь торгон ил 50 бол илгэн садны минь их амьдрал амгалан байдаг юм шүү. Жилээ. Цэргийн гавьяаны одонд Хилийн техник 151-р анги хил хамгаалах байгууллагын өдөртөө холбоо зохион байгуулах хил хамгаалах байгууллагын шаардлагатай баг мөрөгчлөлтөнд бэлтгэх үүрэг зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөртөө 82 жилийн түүхтэй энэхүү анги маань хил хамгаалах байгууллагын тэргүүний албан үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудын ангийн нэг юм аа. Ингээд одоо зөвшөөртөчний 98 жилийн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нийт албаагчд, хугацаа цэргийн албаагчд мөн үе үеийн одоо ахмад хэлчдтэй энэхүү баярын өдрийн эмчилгээг төвшүүлье. Эрхэм багтлагчид ангийн 1-р арлын цэг дээр гарсан зөрчилгүй 51 илтгэе. Цагийн манаач байлдагч Дөлгөө. Гэрээсээ хол яваа аав ээжийн хөвгүүд цэргийн албанд мөр бүтэн гэдэс цадгалан явна. Төрсөн гэртээ өдөр болгон иддэг эжимийн гарын хоолыг санагдуулан эдгээр хоолнууд амттай гэж чихтэй. Зүргээс хов орон та Сэрүүмагаар сэтгэл сэргээр сэгнэн хоолоор дугаар мөргөө. За дөнгөж сая өнөөдрийн одоо хамгийн сүүлийн үйл ажиллагаа болох 20 тооноос орж ирлээ. Гээд одоо сэтгүүлч миний цэргийн нэг өдөр бас энэ төрөйд жаргаж байгаа юм аа. Лайв телевизийн зургийн баг та бүхэндээ энэ цэргийн нэг өдрийн амьдралыг цэрэг хүний жаргал зовлонг та бүхэндээ харуулахыг зорилоо. Тэгээд үзэгчид маань бол дотроо нэгийг бодож хоёрыг тунгааж хувьд дүгнэлт хийж байгаа болов уу. За сэтгүүлч миний хувьд бол хэлэхэд тийм ээ. Ер нь хүн болгон амьдралын алтан дүрмийн дагуу амьдардаг. Тэгэхээр яг энд ирчүүд залуучууд маань амьдрал алтан дүрмд оролцож бүгдийг дүрмийн дагуу хийж сурж байна. Амьдралд одоо яг бэлэн болсноо эндээс шууд харагдаж байна. Тэгэхээр нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Ингээд телевизээ үзэн суугаас нийт цэрэг ирчүүд ир цэргийн албаа хаасан. Заагаагүй байсан ч хамаагүй тийм ээ. Нийт залуучуудаа ирчүүдтэй бас Монгол цэргийн өдрийн баярын мэндийг төвшүүлье. Ирчүүдтэй Монгол нутаг их орноор хамгаалъя. Эзэн Чингис халахын нутаг энэ бие зориулъя. Армийн оноо цэвэрхэн өмсөөр